Усанд оруулна, хай сайхан хамар амын цэвэрлэн, ер нь яраа хөөхтэйг арчлах талдаа бол мундаг аав. Тийм үү? Хөлд ороод ингээ гүүгээ явцсан хойш бол ер нь бас муу аав юм шиг байл. Анхаарал халамж бага тавьдаг. Няраад нь бол хамгийн халамж тавина. Би оюутны байранд байхад ингээд анхны хөөгт гарсан чинь их сургуулийн 1-р байрнаас оюутны 1-р байр хүртэл жоохон шүү дээ. Ойрхон. Хичээлээ зааж ирсэн. За манай оюутнууд уучлаарай. Болохгүй 5 минутын завсралуулчаад гэрлүүгээ гүүгээд хүүхдтэйгээ давуугаачаад босч ирээд хичээлээ заадаг. 15 минутанд бол хангалттай амж болдог. Хүүхдийн давуугаа. Хүүхдийн давуугаач гүүгээд ирдэг. Тэр үед бол тийм л байсан. Одоо ч эдгээр давуугаа нэхэр ойлгохгүй. Памперс байхад ямар хачи юм ярьдаг юм бэ л гэж бодож байгаа. Жинхэнэ дурлалд хил хязгаар үгүй гэд тэгсэн байлээ. Тэгэд таны хараар нь хайр дурлал гэж юу юм бэ? Хайр дурлалтай ер нь хэр их учирч байв? Готол авал 2 учирсан байна. Тэ. Хайр сэтгэл бол би одоо баг байхдаа 10 жилд байхдаа 10 жилийн хүүхдүүдийн одоо хайр сэтгэлч гэж юу байх вэ? Тэр тусмаа бидний үед чинь бол илүү нэг тийм шохоорхол тэр бат охин дүчдэг захианы шүлгийн сонголт нэг олигтой байсангүй. Сэсэр усаас гаралдаа сэмжин цагаан цаасан дээр сэтгэл зүрхнийхээ үгийг сэрүүлэг гин бичлээ гэл ингээл бүх захиа адилхан байхгүй. Та тэг хэр их биччихсэн бэ? Би бол бас биччихсэн шүү. Нэгдүгээр би биччихсэн. Хариу хэр их авсан? Яг уу гайгүй. Нэг хэсэг л бол нэгдүгээрт бол их биччихсэн. Хоёрдугаарт бол их бичиж өгчихсэн. Хүмүүс тас. Тийм ч нэг захианых нь адилах юм ч одоо яг. Нэрлэл өөрчлөгдсөн шиг байна. Нилээн дэх нь сонин дээр таныг бас нөгөө уулчин сайд, цэцэрганчин сайд гэдэг нэг нийтлэл маяг юм гарсан байсан санагдаад байгаа. Одоо та ер нь уул руугаа гарч ийн үү? Чөлөө цаг бол би ерөөсөө явгаа алхахдаг. Гэтэ явгаа алхахдаа тэгшин газар дээр алхахаар бас уйдгартай байдаг. Тийм учраас нэг жаахан ийм уул руу алхах нь зөв байв. Уул гэхээр манайхан бүр их өндөр тийм цастай өндөр хайрхан уулыг бодоод байх шиг тийм биш. За. Би зүгээр одоо цэцэг үний орой байдаг юм уу? Одоо саяхан би бурхан халдууланда бас гараад ирсэн. Тэнд бол авираад байх юм байхгүй, тэнд очиж мөрөх ёстой шүү дээ. Гэх жишээд чөлөө цаг гарвал яхан явхал дуртай л да. Яагаад тэгэхээр би 10 жилд байхдаа 8000 метрийн улсын эдэрчүүдийн аврагт нөгөөд оролцсон. Тэгээ би баг байхын ингэж нэг гүүх дуртай тийм хүүхдэл байсан л. Тэгээ одоо том болохоор гүүхээ болоод алхдаг болчиход байгаа. Бас л хөдөлгөөн удааширч байгаа юм шиг. Нэвтрүүлэгтээ түрүүн бас нэг алтай гишүүнийг оруулаад гинт саксны шийд гаргаж ирээд тоглуулсан юм аа. Өнөөдөр би бас танд нэг спортод бас бяцхан тоглолт үзүүлээч гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр би студидтэй зочныгоо теннисний спортын 2 дугаар зэрэгтэй нэгэн тамирчинтай хамт ширээний теннис тоглох гэсэн. Бүгдээрээ хамтдаа харцгаах уу. Баярлалаа үзэгчтэй. Энэгийн ток шоу үргэлжилж байна. Тэгэхээр бид студидтэй энэхүү теннисний ширээг ингээд тавиад бэлтчихлээ. Би одоо өнөөдрийнхөө тамирчин урих гэж байна. Тэгэхээр манай тамирчин бол теннисний спортын 2 дугаар зэрэгтэй 72 дугаар дунд сургуулийн 4 дугаар ангийн сурагч Эрдэнэ баяр хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ хамтдаа өгт авцгаая. Сайн уу? Теннис тоглоод хэдэн жил болж байна? 6 жил. Тэмцээн уралдаанд оролцсон уу? Чемпион клубын нэрмж тэмцээнд талтаваа. Тэгээд баг чихийн багшийн Солонгос багшийн нэрмжид тэмцээн дээр хүрэл авсан. Одоо би чамайг өнөөдрийнхөө ингээд зочинтой хамт тоглуулнаа. Энэ хүнийг таних уу? Манай зочиг харсан хүн байна уу? Таних уу? Таних уу тий? Ялах болоо юу гэж бодож байна? Ялнаа. Бүгдээрээ амжилт хүсье. За. Зочноо урьж байна. Та бижэгээ талих уу? Тэгсэн дээр хаа тоглох юм чинь. За. За таны хувьд ер нь теннис хэр тоглодог вэ? Би нөгөө нэг айл гүнүүхэд шалааныг гэрийнхээ гадаа хурааж байгаа тоглодог шүү дээ. Тэр марк л өгөр шүү дээ. Юу манай хүн шууд ялна гэдэг чинь бас нөгөө багаас бэлтгэлтэй. Эдгээр чинь техниктэй. Би бас жаахан техник муутай. Тэгтээ хөдөлгөн шүү бас. Тэ. За амжилт хүсье бүгдээрээ. За баярлалаа, ингэ тэмцээн эхэллээ.
байлуу тий. Тэгвэл 2-3 минут. 2-3 минутанд ажиллажлаа. Тий, тэйлээ. Хизээ тоглосон бай та. Би нэг 7 хоногтай ганц нэг тоглоно шүү. Одоо сүүлд бол нэг 14 хоног өмнө тоглосон. Тий. Гэтэ энэ бас юунд зохиор мохонд учраа нөгөө би нөгөө өгцөн учраас бидгүй зохиор болохоор хэцүү юу? Тамирчин мундаг цохиурл муу ах шиг байна л да. Баярлалаа. Бүгдээрээ эрдэнэ наашир мэд баяр хүргэе. За өрсөлдөгч хэд хүчтэй байв? Айгүй. Айгүй тий. Хажинд гисэндээ хажиж чадлаа штэ. Маш богино хугацаанд хожичлоо. Бүгдээрээ эрдэнэ баяртай амжилт хүсье. Тэгэд би эрдэнэ баяртай энэ хөө нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо компани энэ бэлгийн картыг бэлэг болгох гэж байгаа юм шүү. Гэртээ интернет тавиулаад 1 сар өнгөө ашиглаарай. Тэгээд энэ бас бэлгийг өгч гэнэ. Амжилт хүсье. За баярлалаа. Хоёулаа ярилцлага өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо. Нандин гоёо эрчүүдийн гоёл. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Нандин гоёо брэнд. Сайн байцгаана уу? Та бүхэнд Монголын цахилгаан холбоо компани орон нутаг дахь суурин утасны дугаарлалт хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулъя. Төвийн бүсийн аймагуудын хувьд дугаарлалт дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Хэрэглэгч таны үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй. Зөвхөн өмнөх хөвтөр дугаар хялбарчлагдаж байгаа юм. Жишээ нь бид дархан уул амир руу залгахдаа техник 372 гэж залгадаг байсан бол одоо шууд 7037-оор эхэлдэг боллоо. Харин одоо бид ханган бүсийн аймагуудад дугаарлалт хэрхэн өөрчлөгдсөнийг харж байна. Ийхүү дугаарлалт өөрчлөгдснөөр Монгол орон даяар бүсчлэл хаваалцахгүй суурин утасны сүлжээнд 20 төгрөгөөр ярих боломжтой боллоо. Баруун бүсийн аймагуд 7042-оос 7048 хүртэлх дугаарлалт нь шилжсэн байна. Хэрэглэгч та нийгмийн үйлчлэгээний зорилттой 102 103 гэх мэт тусгай дугаарлуу залгахдаа өөрийн аймаг орон нутгийнхаа шинэ утгаар дугаараа хийхээ мартаоцай. Одоо зүүн бүсийн аймагуудад анхаарлаа хандуулна уу? Үзэгч та дугаарлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Монголын цахилгаан холбоо компани мэдээллийн лавлах 11 тэгс дугаараас лавлан асуугаарай. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд баярлалаа. Watch the sunrise from the tropic air. Just remember to you again. You belong. Нандин гоёо, насны гоёо. Миний амжилтын үндэс шин сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Шижралны цацрагт сэтгэлээ шингээж, шингэх нарны тусгалд хайран шивнэх, шин зууны шин сонголтыг таашаан бэлгшээх, ширгэшгүй баялагын эзэн танд хизээд үн цэнэн хадгалах, үргэлжид өсөн нэмэгдэх нандин бэлгийг дэлгэж байна. Баялагыг хадгалах, бахтан сонголт, өвийг уламжлах, нүнжиг хэрэглээ. Нандин гоёо шижралт. Сайн байцгаана уу? Та бүхэнд Монголын цахилгаан холбоо компани орон нутаг дахь суурин утасны дугаарлалт хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулъя. Төвийн бүсийн аймагуудын хувьд дугаарлалт дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Хэрэглэгч таны үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй. Зөвхөн өмнөх хөвтөр дугаар хялбарчлагдаж байгаа юм. Жишээ нь бид дархан уул амир руу залгахдаа техник 372 гэж залгадаг байсан бол одоо шууд 7037-оор эхэлдэг боллоо. Харин одоо бид ханган бүсийн аймагуудад дугаарлалт хэрхэн өөрчлөгдсөнийг харж байна. Ийхүү дугаарлалт өөрчлөгдснөөр Монгол орон даяар бүсчлэл хаваалцахгүй суурин утасны сүлжээнд 20 төгрөгөөр ярих боломжтой боллоо. Баруун бүсийн аймагуд 7042-оос 7048 хүртэлх дугаарлалт нь шилжсэн байна. Хэрэглэгч та нийгмийн үйлчлэгээний зорилттой 102 103 гэх мэт тусгай дугаарлуу залгахдаа өөрийн аймаг орон нутгийнхаа шинэ утгаар дугаараа хийхээ мартаоцай. Одоо зүүн бүсийн аймагуудад анхаарлаа хандуулна уу? Үзэгч та дугаарлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Монголын цахилгаан холбоо компани мэдээллийн лавлах 11 тэгс дугаараас лавлан асуугаарай. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд баярлалаа.
За интернетээ солиулсан шүү. Одоо миний охин интернетийг гацхгүй заяа. Дуртай дуу, дуртай киногоо, дуртай тоглоомоо. Нүүдийн зураг татдаг шүү дээ. Тэгээд наа чи хаанах интернетийг? Миком. Миком. Хамгийн гол нь Миком интернетийг тавиулах юм бол наад гэрээ уц чинь үнгүү гинэ. Тийм үү? Тийм ээ. Хүүе, манай утас үнгүү болсон гинэ. Би залгая. Монгол улсын 21 аймгийн хаач тавиулж болно гинэ. Байна уу? Хаавда тавиулах юм байна. Монголын хамгийн урд интернет Миком. Миний интернет Миком. Миний амжилтын үндэс шин сонголт. Зөв сонголтоос амьдралын аз жаргал сайн сайхан бүхэн эхэлдэг. Гэр бүл маань тансаг тав тухтай сэтгэлд нийцсэн орчинд л амьдрах ёстой. Тиймээс ч би дэлхийн сая сая хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнээр гэртээч, ажил дээрээч өөрийн хүссэн орчноо бүрдүүлсэн. Миний сонголтын илэрхийлэл зөвхөн шин сонголт брэнд тавилгын ихтэлгүй. Эрхэмсэг дэгжин төрх хараа болох хаврын тансаг гоёл Хамбург дээх дэлгүүрт Европын шилдэг брэндүүдийн 2012 оны хаврын хувцсны шинэ загварууд ирлээ. Саатан морил. Хамбург дэ. See the pyramids around the night. Watch the sunrise from a tropic isle. Just remember to your home again. You belong. Нандин гоёо, насны гоёо. Миний амжилтын үндэс шин сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо. Бүс сайхан бол зүс сайхан гэдэг миний гоо сайхны нууц Eco Beauty салон. Calvin Klein, French Connection, Van Gils, Notma, Second Wife, Van Collen. Дэр хүндийн илэрхийлэл, залуу насны эрх чөлөө, шинэ хэв маяг, эрч хүчийг тодорхойлогч шилдэг брэндүүд Хамбург дэ Royal дэлгүүр. Чингис хаан зочид уулын хойно Сеул бизнес центрийн 1-р давхар Хамбург дэ Royal дэлгүүр. Хамбург дэ. Миний амжилтын үндэс шин сонголт. Зөв сонголтоос амьдралын аз жаргал сайн сайхан бүхэн эхэлдэг. Гэр бүл маань тансаг тав тухтай сэтгэлд нийцсэн орчинд л амьдрах ёстой. Тиймээс ч би дэлхийн сая сая хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнээр гэртээч, ажил дээрээч өөрийн хүссэн орчноо бүрдүүлсэн. Миний сонголтын илэрхийлэл зөвхөн шин сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо. Нандин гоёо, хосуудын бэлцэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Нандин гоёо брэнд. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр тестний тэмцээнд маань манай Бяцхан Тамирчин амжилттай оролцоод ялалтыг байгуулсан байгаа. Одоо яг энэ дэлгэцэн дээр таны бас фото зургууд гарч байна л да. Тэгээ Монгол улс орныхоо бас их сайхан үзэсгэлэнтэй газруудаар явсан, аялсан энэ зураг ахын аялал бас таны бас нэгэн хобби юу? Тий. Ерэн зүгээр зунж тэр өвлж тэр чөлөө цаг гарвал гой газруудаар очих дуртай. Энэ би баг Монголынхаа гоё гэсэн газруудаар баг явцсан шүү дээ. Одоо нэг 3-4 газар үлдсэн байгаа. Тэрнээрээ одоо зуны амралтаар юм явчихна. Монголын үнэртэй салхи гэл хүмүүс юм яриад дуулаад ингэдэг. Яг үнэхээр нэг тийм Монголын үнэр гэж бол байдаг. Хонгон байгалийн үнэр. Хэдийгээр гадаад далаад очсон цэнхэр устай их гоё харагдаж байгаа боловч хяргас нуур, ус нуур, хөвсгөл нуур, бөөр нуурын ус бол тэрнээс илүү тийм одоо онгом дагшнараа илүү юм. Тийм учраас Монголынхаа байгалаар ирнэ савл хийвэл аялна да. Фото зургуудын их аавныз. Фото зургийг аавна. Ямар нэгэн байдлаар би нэг фото зурагтаа үлдчихсэн. Гэхдээ миний авж байгаа фото зураг бол тийм мэрэгжлийн өндөр түвшний гоё биш л дээ. Гэхдээ гоё байгалыг ямар нэгэн хэмжээгээр буулгаад авах юмсан гэсэн хүслээрээ ер нь очсон газрынхаа фото зургийг бол авчихдээ. Үзэсгэлэн гарахгүй. Би одоо энэ 19-нээс Монголдо сайхан аялцгаая гэсэн тийм үзэсгэлэн энэ өөрийнхөө зургуудыг оролцуулаад гарах гэж байна. Гэхдээ зургандаа гол биш юм л да. Монголд ийм газар, ийм гой байгалууд байдгийн шүү. Зав гарвал бүгдээрээ яваараа, очоороо, битээ залхуураараа үнэхээр гоё шүү гэдгийг бас нэг
жаахан ч гэсэн харуулчих гэж байна. Энэ нэг уран зургийн галерейгээ соёлын төв өргөний тэнд. Аа тэнд болох юм тий. Энэ дэлгэцэн дээр гарч байгаа зургуудын талаар би бас тайлбар авмаар байна. Их олон гоё дурсгалтай түүхтэй зургууд байна. Жишээ нь таны оюутны байранд ганцаараа сууж байгаа Заман Батүл гишүүнтэй хамтдаа авахсан зураг гэд их олон зургууд байна л да. Элбэг дорж ерөнхийлөгчтэй авахсан зураг. Энэ зургуудаасаа тайлбар өгөөч ээ. За энэ би 94 онд Жасраан засгийн газрын үед Хэл хахуул авилгын эсрэг манай ардчилсан намынхын тэмцээд би 12 хоног өсгөн зарлаад сууж байгаа зураг байна. 12 хоног ходоодоо сойсон. За энэ сая 5 дахь өдөр хагас өдөр бурхан алдан ууланд гараад бүүж яваа зураг. Цас бол энийгээр байгаа. Бурхан алдан ууланд энэ өдөр. За энэ бол би Хангаа нурууны ноён оргил асрал тайрхан гэж байгаа. Асрал тайрхны орой дээр нэг хавар гараад сууж байгаа зураг. 2900 орчим метртэй. Энэ цастаа устаа нөхцөлд явхад их гоё байдаг. Энийг та нар гадаад далаа гэж эндүрч хэрэггүй. Энэ бол манай Увс аймгийн Хяргас нуур. Та нар хардаа зун ийм заримдаа ингэж гоё давлгаалдаг. Үнэхээр энэ цэнгэг ус. За энэ бол Булган аймагт байдаг уран тогоо гэдэг Сүнсэн галтуул. Бид тэр Сүнсэн галтуул руу бүр ингэж зүтгэж гараад тогоо руу н ороод авахулсан зураг. Энэ дотор тарвахтай шүү дээ. Тарвахтай гэдэг чинь тарвгыг хайрлаарэ гэсэн үг шүү дээ. За энэ бол нэг оюутны 1-р байрны 320 номерт 1-р курсын 6 хөдөөний 6 банд нэг өрөөнд байсан энэ зураг. За энэ Алтан намар гэдэг нэртэй зураг. 5 намар ажилд явсан. Уулын 5-р курсын оюутнууд атан байдаг. Энэ дээр бол нэлээд жаахан нөрмийцсэн байгаа. Бас нэлээд Алтан намар гэдэг зураг. За энэ улс төрд ороод 1990 оны 3 сарын 31-ний өдөр социал демократ намын анх дугаар их хурал гэж